Манай улс 10 дахь жилдээ 1-р сарын 3-нд цусаа бэлгэлэх өдрийг тэмдэглэлээ. Цус хэлбэл судлалын үндэсний төвд ерөнхий сайд зочиллоо. Улсын хэмжээнд суурин 3 төв орон нутгийн 27 цэг болон явуулын цэгүүдээр донороос цус цуглуулж байна. Цус хэлбэлт судлалын төв нь 1963 онд байгуулагдсан. 2016 оноос улсын 2 дугаар төв эмнэлгийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төвд хандивлсан цусаар улаан эсийн Цэвэнгийн Ялтас эсийн 36 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар хотын 103 эмнэлэгт нийлүүлдэг байна. Энэ үйлсэд одоо энэ Ахмад үе Жамцугаар нар шиг ийм ахмадууд мань мандайлаад бас залуу үеийн тохиолдсоо байгууллага хамт олонны дэмжлэг төр иргэний нийгмийн хамтын ажиллагаа цусны аюулгүй байдал доктортой хангамжийг бүрдүүлэх гол хүчин зүйл болж байна. Та бүхний оролцоо бол Монгол хүний хүнлэг энерги чанарын тод илэрхийлмөө. Энэ өдөр бид Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс цусаа байнга бэлгэлж хандивладаг нийт донорууд тэдний гэр бүлийнхэн цус хэлбэлт цусуудлын төвийнхаа бүх албаны эмч эмнэлгийн ажилтнууд, мэрэгчлэлтийн сайн дурын ажилтнууд, Монголын донорын холбоо, Монголын улаан загалмай нийгэмдгийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Би бол анх ээжигээ өнгөрснөөс хойш 108 удаа сургуулсан гэж энэ цус өгөх ажлыг эхлүүлсэн. Нэг удаа цус өгөхөд бол нэг удаа сургуулсны дайтай буян болдог гэж ингэж үздэг учраас би одоо 108 удаа амьдралдаа өгнө гэж боддог. Одоо 71-т өгөх гэдэг. Ерөнхийдөө хүний өөрийн эрүүл мэндийн хувьд ч гэсэн сайн шүү дээ. Яг бол дандаа биеийн эрүүл мэндийг хянж гин. Дээрээс нь өөрийгөө янз бүрийн халдвар гэсэн шийдвэрээс үргэлж хамгаалж явдаг, сэргийлж явдаг. Яг бол цусаа өгөхийн тулд байнга бэлэн байхын тулд өөрийгөө эрүүл байлгах тал дээр маш их анхаардаг. Би өөрөө Монгол улсын мастер тоглогч хүн. Тэгээд хоолны бас их хийж буян хийдэг. Тэрнийхээ хажуугаар бас ингээд өөрийнхөө нэрвс харуул биеийг бас бусдад ч гэсэн амь харилж бас буян хий гэж бодож цусаа өгдөгтэй. Төвд өдөртөө 150-аас 200 донороо цус хандивладаг байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донорын 46 мянга гаруй нь цусаан тогтмол хандивладаг. Тэдний 47.5%-ийг 25-аас 44 насныхан, 54% нь эрэгтэй донор байна. Доноруудыг цусны бүлэг тус бүрээр нь авч үзүүлээд 40% нь 1, 23% нь 2, 30% нь 3, 7% нь 4-р бүлгийн цусны донор байна. Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж байсан бол 2024 онд 45 мянган нэгж болж 75%-аар нэмэгдэжээ. Би 2014 оноос эхлээд цус өгч гисэн. Тэгээд хөдөө орон нутагт эмчээр ажилладаг. Дорногов аймгийн Далан жаргалын сумаас ирдэг. Тэгээд ер нь нэгэнт өөрөө нэг ирээдүгөө сурцсан. Тэгээд өөрөө Улаанбаатарт хөдөө орон нутагт ажиллаж байгаа болохоор тэгээд энэ дээр ирээдэг. За нийт цусны донорын Монгол улсад бол 46 мянга гаруй цусны донор байгаа. За энэний Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол 60-аас дээш хувь нь байнгын донор байх юм бол цусны аюулгүй байдал хангагдана гэж үздэг бол Монгол улсад бол одоо яг 46 мянган хүнээс одоо 60-аас 70% нь байнгын донор байгаа. Тийм учраас манай Монгол улсад цусны аюулгүй байдал бол хангагцсан гэж үзэж байгаа. За байнгын донор гэдэг нь түрүү хэлсэн эрэгтэй хүн 2 сард нэг удаа, эмэгтэй хүн 3 сард нэг удаа буюу жилд 4-өөс 5 удаа өгч байгаа. За 4-өөс 5 удаа өгөхийн тулд донор хүн дандаа нөгөө идэж ууж байгаа хоол, унд, явдал мөр амьдралаа бол байнга эрүүл хэмнэлтээр авч явж иж энийг цусаа өгдөг учраас энэ маань өөрөө энэний цаана эрүүл амьдралын хэв маяг байдаг. Байнгын донор байгаад ач холбогдол нь өөрөө тэр хүн амьдралаа эрүүл байлгаад өгч байгаа цус нь одоо аюулгүй гэсэн ийм баталгаатай байдаг. Цуглуулсан цусны 97% нь шинжилгээгээр чанарын шаардлага хангаж тэнцдэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад энэ хувь хэмжээ буурдаг байна. Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47 мянган нэгж байсан бол 2024 онд 85 мянга болж өсжээ.